Улаанбаатар хотоос 1855 км-ийн алс Ховд аймгийн Булган сумын Байтаг багаасын жил Сүхтэн Батцуур Жиживийн оюун бэлгнэр улсын аварга малчин боллоо. Эднийх олон үеэрээ хязгаар нутгаа хамгаалж яваа өөлт түмний төлөөлөл. Цагийн хүндийг туулж зовлон үдсэн өөлтүүд ямар ч үед алтан хилээсээ алхамж холдохгүй сахин суугаа гавьяатай. Иймдээч адуу тэмээний бэлчээр нь хэдийгээр хоорондоо 300 гаруй километрийн зайтайч цагийн эргэлтэнд малаа даган нүдэлсээр өнөөдрийг хүрчээ. Түүний аав Сүхтэ 1948 онд улсын аварга малчин болж маршал Чой олсонгаас үнэмлэх тэмдгээ гардан авч байсан бол аймгийн хошин аварга малчин Батцуурын 60 гаруй жилийн хувьгүй хөдөлмөрийг нь морин жилийн босгон дээр төр үнэллээ. Ховд аймгийн Булган сумаас одоо яг энэ Байтаг огдын нурууны хавьяас улсын аварга малчин боллоо. За Сүхтэн Батцуур бол энэ жил одоо улсын аварга малчин болсон. Танд баяр хүргэе. За танай нутгийн онцлог ер нь яг юу юм бэ? Манай сумын онцлог гэвэл одоо баруун талаараа одоо манай энэ булганы хөндөчээр нь мал ингээд өвчт одоо гिचтэй. Тэгээд мал бол миний тэмээ бол одоо энэ баруун талын говьд өвлсөн. Тэгээд сая хөвгтөд одоо ингээд юу одоо авчирээд ингээд миний бүх мал өвдөө одоо утартай ба. Чи 100 гаруй километрийн дөрөв хонж 4 өдөр нээж өгчдөг байгаа. Тэгээл зуны тарах хүч малдаа ахуулж одоо ер нь хоонд биш чанарт анхаардаг. Манайх бол 700-аас дээш мал ерөөсөө өсгөж гаргаж үзээгүй. Тэрнээс доошоо л таваардаг чанарлаг байдлыг нь харж тий зах зээлд нийлүүлээл тэгээд чанар талд нь анхаардаг хэл байгаа. Мах тэгээд эрс юу дагалт бүтээгдэхүүнүүд бас ууг айгүй нь ханштай энэжлэвтэд их сайхан байна. Бид нэр бас нэлээд малаа борлуулж бас зах зээлд оруулсан байгаа. Эднийх 2 хүн 1 охинтой. Хүүхдүүд нь бүгд дээд боловсрол эзэмшиж ирээд орон нутагт ажиллаж амьдарч байна. Том хүн адуу тэмээгээ хариуцдаг бол бага хүн малчинтайгаа хамт шиир мал болох хонь ямаа өхрөө маллаж аав ээжтэйдэн болон амьдарч байгаа юм байна. Өртөг өндөртэй баруун аймагуудад мал мах түүхийн эдийн үн муу байсан бол сүүлийн 2 жил төсөж малчтын амжиргаанд их тэм болж байгааг аварга малчид онцолж байлаа.